өнгөрсөн одоо 100 гаруй жилийн хугацаанд маш олон эрдэмтэд бол өсчилж хөгжүүлэх ийм одоо саналыг дэвшүүлж ийсэн. Эндээс бол 2001 онд одоо анхны өсчлөл бол улсын их хурлаар батлагдж ийсэн болвол одоо та бүхэнд харуулж байгаа энэ 7 мөсийг 2024 онд улсын их хурлаар баталсан. За дараагийн нэг чухал зүйл бол энэ бүсчсэн хөгжлийн үзэл баримтлал дотор соёл аялал жуулчлалын тусгай бүс геопаркийг байгуулах томоохон төслүүд бол тусгагдсан. За энэ төслүүдэд бид нар концепцийн хувьд аялал жуулчлалын тусгай бүс хэлбэрээр одоо барьж байгуулъя. Олон ийм салангад жижиг одоо зүйлийг илүү кластер болгож байршлын одоо давуу тал дээр нь уялдуулж хөгжүүлэх байдлаар бүс болгонд одоо томоохон бүсийн хэмжээний аялал жуулчлалын соёлын одоо өв дээрээ тулгуурсан тусгай бүсүүдийг байгуулъя гэж ингэж батлагдсан байж байгаа. Археологийн нөөцөд тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт соёлын аялал жуулчлалын цогцлборыг өгийн нуур орчинд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж өндөр гигэн зан базрын бүтээл соёлын өвд тулгуурлан соёлын аялал жуулчлал соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин орхон голын сав хангай нурууны экосистемд түшгэлсэн түүх соёл аршаан сувллын аялал жуулчлалыг уламжлалт сэргээн засах амгаа ухаантай уялдуулан хөгжүүлнэ. За өгийн нуур орчимд бид нар бас 50 орчим га дээр археологийн нөөц тулгуурласан тусгай бүсийг байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эхлүүлээд явж байна. Өөрөөр хэлбэл одоо Аранга аймгийн орчимд бол эртний хотууд, археологийн олдууруудаа одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах, ашиглаж хамгаалах ийм менежментийн шин тогтолцоонд суурилсан, хувийн хвшлийнхаа сан санаачлага дээр үндэссэн ийм тусгай бүсийг байгуулахаар бол ажиллаж байна. Бүсийн хөгжлийн зорилго нь дэлхийд дахинд Монголын түүх, төрд ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж орхны хөндий хангай нурууны байгалийн онцлог тулгуурлан аялал жуулчлал боловсруулах үйлдвэрлэлийг дагнан хөгжүүлсэн дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс нутаг болно. Сайн байцгаана уу? Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Монгол Улсын их хурлын тогтоол 2024 оны 6 дугаар сарын 5-нд бүсэлсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Монгол Улсын засгийн газраас 2023-аас 28 оныг аялал жуулчлалын салбарыг одоо Монгол зочлох жил болгон зарлаж аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон одоо зарласан. Тэгэхээр бүсэлсэн хөгжлийг дагаад аялал жуулчлалын салбар одоо зэрэгцэн хөгжих энэ одоо шаардлага бидэнд тулгарсан байна. Тэгэхээр өнөөдөр бид нар хангаан бүсийг ярилцгаар энд хорон цугласан байна. Тэгэхээр нэвтрүүлгийн өмнө бид нар бүгдээрээ Эрдэнэ 2 даргын ер нь Монгол Улсын засгийн газар их хурлаас барьж байгаа бүсэлсэн хөгжлийг дагаад 21 аймаг 330 сум маань хэрхэн хөгжих вэ? Үүнээс ямар үр өгөөжийг Монгол Улсын эдийн засаг болон орон нутгийн иргэд ер нь иргэд бид нар иргэн бүр хэрхэн авах вэ гэдгийг ерөнхий таймыг бүгдээ хамтдаа сонслоо. Тэгвэл хангаан бүсэд Ар хангаа, Өөр хангаа, Баян хонгор аймаг орж байгаа. Энэ аймагуудын онцлог замун бүсэлсэн хөгжлөө дагаад аялал жуулчлал маань хэрхэн хөгжих боломж бас харагдаж байгаа вэ гэдгийг амглан доктороос эхлүүлье гэж бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө бид нар аялал жуулчлалын хөгжлийг ярихын тулд хамгийн нэгдүгüрт бол нөөцөл тодорхойлогдох хэрэгтэй. За түрүүний одоо Эрдэнэ 2 даргын ч гэсэн хэлж байгаа бүх зүйлүүд дээр байгаа. Тухайн бүс дээр байгаа миний хувьд бол их дуртай. Өөрөөр хэлбэл за яг тэмэл нөөц нь юу вэ гэдэг асуудал. Тэгэхээр үүн дээрээ тулгуурсан аялал жуулчлалыг бид нэр хэрхэн оновчтой хөгжүүлэх вэ гэдг нь л энэ одоо бүсчсэн хөгжлийн бодлого, галсын араа 20/50 те аялал жуулчлалын тухай хууль энэ бүх зүйлүүдтэй бол салшгүй холбоотой явж байгаа. За тэр ч утгаараа ерөнхийдөө бид нар энэ бол Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн орон зай гэдгийг бол тодорхойлоод за хөгжлийн орон зай гэдэг зүйлийг тодорхойлоод ирэхлээр нийтдээ 66 аялал жуулчлалын хөгжлийн орон зай тодорхойлогдож байгаа. За үүнээс 13 нь болохоор яг хангаан бүс дээр байгаа гэсэн.
ерөнхийдөө тэр нөгөө заягдмал нөөцийн хувьд бид нар юу гэж харах хэрэгтэй вэ гэхээр хангаан бүс нэг 3 том нөөцөл байгаа. Нэг нь орхон голын хөндөд дагсан одоо нөөц байна. Одоо аялал жуулчлалын нэг орон зай байна. За нөгөөх нь бол мэдээж энэ хангаан нурууны экосистем байна. За нөгөөх нь бол энэ говийн алтай одоо яг тэр үзүүр шутрах хэсэгт байгаа энэ нэг хэсгүүд байна гэсэн. Тэгэхээр энэ 3 дээр тулгуурсан аялал жуулчлалын бодлогод бид нар яах нь энэ богино хугацаанд ярих хэрэгтэй. Түүнээс өөр бид нар бус зүйлүүдийг бол одоо дараагийн түвшинд өөр системээр тайлбарлах байх л гэж бодож байгаа. Өнгөрсөн онд 2024 онд Монгол улсад 808,956 жуулч ирсэн. Энэ бол Монгол улс түүхэнд авч байгаагүй хамгийн их жуулч ирсэн он байсан. За үүнийгээ дагаад бид нар 1.5 тэрбум долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бид нар бүрдүүлж чадсан. Тэгвэл орон нутагт жишээлбэл Баян-Онгор аймагт өнгөрсөн онд хэдэн жуулч ирсэн бол орон нутгийн иргэд энэ аялал жуулчлалын салбараас үр өгөөжөө яг бодитоор хэрхэн авч байна вэ? За манай Баян-Онгор аймаг бол говь хангай тал хэрийн 3 бүсээс бүрддэг ийм газар зүйн онцлогтой бүс байгаа. Манай Баян-Онгор аймаг бол хангаан бүсээс буюу Архангай аймгаас 170 орчим км яваад одоо говьхан Илсэн манхан загин шугайг үзүүлэх юм боломжтой байдаг. Мөн одоо манай Баян-Онгор аймгийн шаргалжуутын аршаанлууд 54.7 км хатуу хүчилтэй авцмын асуудал одоо тавигдж байгаа. Энэ зам маань 2026 онд тавигдаж дуусахаар байгаа. Тэгээд манай одоо аймаг орон нутгийн зүгээс бол энэ шаргалжуутаа түшиглсэн шаргалжуутынхаа тосгой орчмын айл өрхийг одоо нутгийн иргэдэд түшиглсэн аялал жуулчлалыг илүү төлөвлөгөө хөгжүүлэх айл өрх иргэн бүр одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт аялал жуулчлалаас ашиг орлого олох ийм одоо нөхцөл байдлыг бол дэмжин ажиллаж байгаа. Балтан гурвангаар тойрсон энэ аяллаа ийм маршрут хэрвээ гаргаж чадвал одоо энэ дээр одоо энэ бүсийн хөгжлийн энэ одоо тулгуур бодлого дээр ч гэсэн энэ маань одоо замын харилцааны асуудлыг ингээд шийдэгдээд ингээд явж чадах юм бол энэ 3 аймаг нэгдсэн энэ гоё хөтөлбөрийн гаргаад бидний зүгээс бол аялал жуулчлалын мэргэжлийн холбоо одоо 400 гаруй одоо гишүүдтэй ирээд дүүч бас нэлээд нэмэгдэнэ. Яагаад гэвэл энэ маш их тур оператор компаниуд нэмэгдэж байна. Зах зээл болгон дээр өөр байна. Тэгээ бид нар яг энэ зах зээл дээр ажиллаж байгаа компаниудаа хүмүүстэй гадаад маркетинг нь одоо яг энэ танай аяллаа маршрутыг ингээд шингээж өгөх юм бол Баян-Онгор аймагт бол аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой тийм нөөц суур байгаад байгаа. Тэгэхээр Баян-Онгор аймаг маань энэ дээр одоо бүсийн чуулган дээр яг энэ байдлыг тодорхойлж гаргаад энэ аяллаа маршрутыг гаргах боломжтой маа гэж хийх юм бол бид нар энэ дээр одоо дэмжлэг үзүүлэхтэй одоо хөтөлбөр дээр нь дэмжлэг үзүүлэх, за маркетинг дээр нь дэмжлэг үзүүлэх ийм боломжууд бас байгаа гэж харагдаж байна. Уурхангай аймгийн хүн болгон элсэн тасархай, за хар хорин яг үүн дээр түшиглсэн аялал жуулчлал явдаг гэдэг. Өнөөдөр бид нар яг болохгүй байгаа зүйлийг ярьж болно. Нойлын асуудал, хогны асуудал, хоолны үйлчилгээний асуудал гэж ярьж болно. Гэхдээ та бүхний ирээдүй, та нар өөрсдийнхөө ирээдүй хэрхэн төсөөлж байна вэ? Манай хангаан бүс тэр дотор манай Уурхангай аймаг тэр зам орхны хөндийн хэсэг бол аялал жуулчлалын хөгжил бол харьцангуй бусад газруудыг бол харьцангуй эрт бий болсон. Тэгээд одоо бол тодорхой хэмжээнд бол ингээд хөгжлийнхээ нэг шатыг тулаа явж байгаа. Арай нэг том болгож харж байгаа зүйл бол мэдээж иргэд бол нэлээд мэдээлэлтэй байгаа байх. Өөрөөр хэлбэл одоо энэ шинэ хар орон хотын маань захирагч маань томилогдсон. За шинэ хар орон хотын маань эрх зүйн байдлын тухай хууль маань их хурлаар батлагдсан. За тийм учраас бол яг манай хангаан бүсийн хувьд бол нэлээд ийм энэ зүйлд бол нэлээд итгэл үнэмшил нь илүү докторжж байгаа. За шинэ хар орон хоттой холбоотой, шинэ нийслэлтэй холбоотой энэ асуудал бол энэ удаа яригдж байгаа зүйл бол огт биш. Ер нь бол одоо үе үе ерөнхийлөгчд, үе үе засгийн газар бол ярьдаг байсан. Тэр үеийг бодвол энэ удаа бол харьцангуй юм нааштай. Ер нь бол ийм одоо цаасан дээр одоо яг тийм гарч байгаа бич бодлогын баримт бичгүүд энэ хийгдэж байгаа үйл ажиллагаанууд бол харьцангуй юм одоо ийм нааштай байна. Одоо энэ жил гэхэд одоо шинэ хар орон хотын маань ногоон байгууламжийн одоо юу гэдэг дэд үтцэнүүдийн шийдэхдээ энэ жил одоо ногоон байгууламжуудыг барьж эхлэх. Жишээ нь ийм ажлууд явж байгаа болохоор одоо манай хангаан бүсд бол энэ чиглэлийн ажил тэгээд цаашлаад одоо яг өнөөдөр ярьж байгаа аялал жуулчлалын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлийн одоо бүтээн байгуулалтын ажлууд бол дараагаад ингээд өрнөө явах боломжтой болж байна гэж харж байгаа. Ер нь бол гадаадын жуулчдын бол 15-аас 20% нь манай Уурхангай аймгаар дамждаг. За яг нотлон 2023-аас 24 онтой харьцуулахад бол манайх 23 онд 56 мянган жуулч авсан байна. За 24 онд 64 мянган байна. 10% өсөлттэй байна. Энэний яг 20 хэдэн мянган бол манай гадаад жуулчтай байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн нөгөө тусгай хамгаалалттай газар нэвтэрж байгаа одоо тасалбар авч байгаа хүмүүс байгаа.
Давхарцантайгаар бол ер нь манайх нэг 70-80 мянган жуулчин хүлээж авсан гэдэг тийм зураг байгаад байгаа. Цаашдаа бол бид 2028 онд 120 мянган жуулчин хүлээж авах боломжтой гэж харж байгаа. Тэгээд мэдээж түрүүн даргын хэлсэнчлэн бидэд бол аян шүүлж байгаа нөөц болцоог маш сайн ашиглаж байгаа. За Өрөн Ханган аймгийн бас нэг онцлог бол ерөөхдөө нитаж буюу одоо иргэдэд зориулсан аян шүүлж нэлээд хөгжсөн байгаа. Тэгээд би энэ чиглэлээр бидэд холбоороо дамжуулаад иргэдийг боловсруулах асуудал маш уртцаар тавигдаж байгаа л да. Ягаад гэвэл гадны жуулчдад хэрхэн үйлчлэх вэ? Ялангуяа одоо хуучин Европын жуулчдад одоо хүлээж авдаг болсон мэл эсрэгээр одоо Аз тий зүүн өмнөд Азийн жуулчдад илүү хүү байна. Тэгэхээр манай хуучин одоо зохион байгуулагч байршуулах үйлчлэгээнүүд маань Европт суурьтай их байгаа. Тэгэхээр эдгэрлүүгээ чиглэсэн хятад жуулчдыг яаж хүлээж авах юм? Солонгос жуулчдын онцлог юм те. Тэдэртэй чиглэсэн юм үйлчлэгээнүүд байгууллагад илүү болох юм бол ер нь бол нэлээд аялал жуулчлалыг хөгжүүлэх байлаа боломжууд байгаа гэж харж байгаа. Архангай аймаг хамгийн entertainment-лэг аймаг ер нь бол сүүлийн үед бол болоод байгаа. Маш олон жуулчаад, за гадна дотны инфлюенсерүүд, за урлаг соёлын тоглолтууд өнгөрсөн жил бол Архангай аймаг зуны 3 сарын турш байнгын идэвхтэй байсан. Магадгүй танай аймгийн яг аялал жуулчлалаас ирж байгаа энэ үр өгөөжийг хамгийн сайн мэдэрсэн, хамгийн хурдтайгаар олж харсан, төрүүлж хөдөлсөн аймаг юм болов уу гэж би хараад байгаа. Зорилго нь юу вэ? Агарын тээвэрч гэдэг юм уу томоохон одоо дэд бүтцийн асуудал дээр төр мөлен одоо мэдээж зонхлог үүрэгтэй оролцоос гадна нөгөө талдаа орон нутгийн төвшөндөө орон нутгийн удирдлага бол хувийн хвшлийнхны одоо гол үүрэг хариуцлагын үгээр төр зочид буудлын хүрэлцэн хангамж стандарт аюулгүй байдал гэдэг зүйлүүд дээр хувийн хвшлүүч гэсэн өөрсдөө одоо тодорхой хэмжээний эрсдэл гараад хөрөнгө оруулах хэрэгтэй гэж харагдаж байна. Манайхан дээр ерөөсөө тэгдэг майг ховор байдаг. За магадгүй Архангай амжилттай жишээ яг энэ одоо захирал нь өөрөө ярих бах те зориглож хөрөнгө оруулсан. Тэгээ тэр хөрөнгө нь одоо ингээ бодтойгоор хөрөнгө оруулалтаа өгөөж явж байгаа гэдгийг одоо онцолж хэлмээр байл да. Тэгээ би нэлээд олон хүмүүстэй уулзж байгаа бас нэг тийм нэлээд одоо анхаарал одоо бид нар анхаарах хэвээр одоо айх хэвээр тийм мессеж өгчээсэн Европын болон Солонгосын жуулчид за яг бай Монгол сонирхолтой уулзтай аялал жуулч дээр Архангай нөө Өвөр Хангай нөө нэг л удаа үзэхэд болоо тий дахиж ирэх шаардлагагүй гэж ярьж байгаа. Энэ бол бидний хувьд аюул том одоо анхаарал нэгдэг байхгүй тий. Тэдний хувьд ингээл нөгөө бид нар ямар нэгэн байдлаар мэдээлэл хүргэчээд ч сонио уулсан юм шиг байна гэдэг. За хамгийн нөөцөө төлөвлөж нэг ирдэг тэгээ болоо гэдэг бол бидний хувьд бол хамгийн муу одоо 8-аар бол хамгийн муу 8 бол да. Тийм учраас нөгөө дахин хэлээд байгаа нь бидний яг үнц нь яг юу аах вэ те түүх соёл уламжлалаас гадна сайхан байгаль орчноос гадна тэднэрт үзүүлэх хүн суурьтай тэр гоё те бүтээгдэхүүн үйлчлэгээ хүндлэл те тэр зүйл нь юу аах вэ гэдэг дээр аягүй сайн бодох ёстой гэдэг. Тэр утгаараа Арагийн хувьд болохоор яг үндсэн одоо Архангай аймгийг одоо албан аршинч гэдэг юм аялал жуулчлал мал аж ахуй гэхээсээ гадна урлаг спорт бол ямар ч нөхцөлд хүн төрөлхт нэг те ямар ч ялгаатай шашин шүтлэгтэй хүмүүсийг нэгтгэдэг аягүй том хүчин байна л да. Тэр утгаараа урлаг соёл дээр суурилсан нэлээд хэдэн бүтээгдэхүүнүүдийг ингээ сүүлийн 2-3 жил амжилттай туршаад сая бид нар одоо улсаараа нэг сая жуулчин авах одоо төлөвлөгөө гаргаад ингээд те явж байгаа. Тэгвэл Архангай аймагт нэг зууны туршид 3 сарын туршид давхарцсан доогоор 250 мянган хүн цуглуулж чадсан. Энэ одоо одоогоор Монголын рекорд болов гэж бодож байна. Энэ өөрөө нөгөө бидний гаднаас авч жуулчдын бараг 4-1-ийг нь жилд авч жуулчдын 4-1-ийг нь 3 сард авчиж байгаа байхгүй. Тэгэхээр боломж байгаа байхгүй. Боломж авах нь ирээд хүмүүс юм үзэхээсээ гадна өөрсдөө яаж зугаацуул цэнгүүлэх юм те гэр бүлээрээ тав тухтай орчныг юу авах уу гэдэг дээр нь ингээд урлаг соёлын одоо бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнийг үүсгээд ингэх юм бол маш том боломж байгаа. Гара комплексийн хувьд болохоор яг Архангай аймгийн 100 жил тохиолсон 2023 оноос Ара фестивалыг зохион байгуулж эхэлсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө яагаад энэхүү фестивалыг хийх болсон бэ гэдэг дээр яг үнэндээ бид нар одоо юу гэдгийг шууд хөрөнгө оруулалт хийх бизнес хайж байгаа байдлаар ч юм уу тийм байгаагүй. Бүх одоо бусад хүмүүсийн маань ч гэсэн ярьж байгаагаар бүх юм маань нэг судалгаан дээр суурлаад тэгээ тухайн судалгаанаасаа гарсан зүйл дээр асуудал дээр шийдэл боловсруулаад тухайн шийдлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, хэрэгжүүлж явах явцдаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг шийдэх ийм процесс нь өөрөө хамгийн зөв процесс. Тэгэхээр Архангай аймгийн төв маань яг одоо 100 жил болохоос өмнө ч гэдэг юм уу те Ара комплекс Ара фестивал зохион байгуулагдахаас өмнө бол Архангай аймгийн төвийн гол давуу тал нь аймагуудын одоо цаашаа одоо завхан увс гэж явж байгаа тий эсвэл нөгөө Архангай аймгийн тэрхэн цагаан нуур чулуутын хавцал гэж явж байгаа энэ аялал жуулчлалын цэгүүдийн яг дайран өнгөрдөг цэг байсан боловч яг аймгийн төв маань өөрсдөө худалдаа үйлчлэгээ үзүүлэх тэр боломж нь маш хомс байдаг гэсэн.
өдөртөө яг наадмын амралтаар өдөртөө 20 мянган машин зөвхөн дамжиж өнгөрдөг буюу Архангай аймгийн Цэцэрлэг хотоос ямар нэгэн худалдаа авалт огт хийлгүүгээр дамжаад идэг гэсэн. Тэгэхээр энэ асуудлыг бид нэр шийдэхин тулд яах ёстой вэ гэхээр нэгдүгээрт байршуулах тухтай одоо зочид буудлууд, кемп үйлчлэгээний газруудтай болох ёстой. Дээрээс нь хоол үйлчлэгээ чанарчих ёстой. Амттай сайхан хоол одоо эсвэл зөвхөн яг тэр одоо аймагаас идэх боломжтой, уух боломжтой тийм тэ хүнсний одоо онцлог хоол ундаанууд байх ёстой ч гэдэг юм уу. Тэрийг одоо байхгүй бол шинээр бүтээх ёстой ч гэдэг юм. Иймэрхүү асуудлуудыг бол олж харсан. Дээрээс нь тэнд хоноод явах шалтгааныг үүсгэж байгаа зүйл маань өөрөө арвс цол болж өгсөн. Түрүү Отгонбаатар дараа бас хонгор зүйл захирал руу хараад л их яриадсан бодвол манай аймагт бас хөрөнгө оруулах боломжтой шүү гэдгийг л бас жоохон найраа яваад байна уу даа гэж би харж илаа. Би танаас шулуухан асууя. Оруулсан хөрөнгө оруулалтаа та нар нөхөж чадсан уу? За яг манай хөрөнгө оруулсан компанийн хувьд болохоор Архангай аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр цаашаа дамжаад гарах үр дүнгийнхэн төлөө илүү зорж ажиллаж байгаа. Тэгэхээр манай хөрөнгө оруулалт одоо үргэлжлэн явж байгаа. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулалтаа нөхөж эхлэх цаг хугацаагаа одоо жоохон дахиад хоош нь тавьсан байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар дараагийнхаа хөрөнгө оруулалтыг баг багаар ингээ хийгээд төлөвсөн байдлаар хэрэгжүүлээд явна. Яг entertainment салбараар дан entertainment хийж ашигтай ажилдаг төсөл байгууллага ч гэдэг юм уу Монголд ер нь бол нэлээд хүнд. Ягаад тэгэхээр өөрөө манай дотоод зах зээл маань бусад саруудтай бусад цаг үедээ зөвхөн нөгөө Монгол улсынхаа иргэдтэй л зорьсон байдаг болохоор хүн амын нөгөө байдлаас шалтгаалаад бол байнгын ашигтай ажиллах боломж бол айгүй хомс. Тэгэхээр бид нар ашигтай ажиллах гэдгээсээ илүү хөрөнгө оруулалтаа нөхөх гэдгээсээ илүү бид нарын хийж байгаа энэ үйл ажиллагаа маань орон нутгийн иргэдэд орон нутгийн татвараар дамжаад орон нутгийн санхүүд те дээрэс нь нөгөө нэг хүүхэд залуучууд хойч үеийн мэдлэг боловсрол чадвар жуулчдад үйлчлэх энэ соёл гэх мэт энэ танин мэдхүү энэ хөгжүүлэлт тал руу бид нэр хөрөнгө оруулалт гэж ерөнхийдөө харж явдаг учраас эдгээр зүйлс маань буцаад үр дүнд хүрч байгааг нь харах нь бид нарын гол одоо сэтгэл ханамж юм уу тийм нөгөө аялал жуулчлалыг татъягээ бид нар хоорондоо аягүй их ярьдаг боловч яг өөрсдийнхөө бүх юм төсөөлөд байдаг. Тэгээ орон нутгийн түвшинд хийх боломжтой хамгийн одоо өртөг багтаа ч юм богино хугацаанд хийх боломжтой ажил нь аялал жуулчлалыг бид нар өөрсдөө хөгжүүлэхэд бол бид нар өөрсдөө аягуусаа аялал зурмаар санагдсан. Тэ яг манай ялангуяа орон нутгийн залуучууд одоо ингээд нөгөө шефийн харилцаатай одоо жишээ нь Архангай аймгийн хувьд одоо ингээд Польш, Унгар, Солонгос одоо Японтой олон хотод тосгонуудтай ингээд олон жилийн харилцаатай юм билээ л дээ. Тэр харилцаагаараа дамжуулаад чинь 10 жилийн сурагчдыг те ангаар нь ингээд солилцоо хийгээд түүх соёлоод одоо танилцуулаад хүүхдүүдийг хооронд найзлуулах хөтөлбөрүүд одоо яригдж эхэлж байгаа л да те. Тэгэхээр түүнийг нь дагалдаад мэдээж багш нар нь явна, асран хамгаалагч нар явна. Тэгээд анх удаа одоо нутгаасаа гарч байгаа хүмүүс өндөр хөгжилтэй оронд очиод ингээд нүд нь маш их одоо нээгдэн те. Тэгээд ирсэн хүн эргээд гадны үнийг нутагтаа хүлээж авах шал өөрөөр хандна л да. Тэгэхээр иймэрхүү боломжууд заавал арилжааны нөгөө аялал жуулчлал гэхгүйгээр те орон нутгийн удирдлага өөрсдөө нөгөө шеф болсон хотуудтайгаа яриад иймэрхүү зүйлийг хийх юм бол нөгөө талаасаа ч гэсэн нэлээд том одоо боломж ийм соёлын хөтөлбөрүүд дээр тавигдсан босод дэлхийн олон хотод ингээд төсвүүд нь бэлэн байж идэм байлээ. Тэрийг нь бид нар ингээд ашиглах тийм боломжууд бас нэлээд нээлттэй байдаг. Гэх мэтчлээ ингээд одоо би дахиж нэг онцолж хэлээд байгаа зүйл нь зөвхөн одоо төр юм эсвэл төв засгийн газарт ингээд найдаад эсвэл бүх юм тэд нар хийх ёстой гэж суулгүйгээр орон нутаг өөрөө дотроо нэлээд сайн нөөцөө ашиглаж ажиллах юм бол одоо байгаа нөөцүүдээс ашиглах зүйл маш ихээс гадна шинээр бид нар өөрсдөө маш олон зүйлийг том одоо боломжийн үүдийг нэх одоо боломжтой бол гэдгийг хэлмээр. Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулбал ирээдүйтэй юу? Та магадгүй одоо ингээд биднийг одоо хөрөнгө оруулагч нар үдэж байхыг үгүйсэхгүй шүү дээ. Та ашигтай гэж хэлэх үү? Би бол маш ашигтай гэж хэлнэ. Яагаад гэвэл та бүгд гадагшаа явж байгаа. Түрүүн маш зөв сэдв байсан. Хүн бүхэн гадагшаа яваад үзчих хэрэгтэй. Тэнд юу болоод байгаа юм үзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо Maroon 5 ч юм уу те одоо аль нэгэн хамтлагийн тоглолт энд тэнд болж байна. Тийм үү? Гэтэл тэрийг үзэх гэж хүмүүс тэр тухайн оронд очиж байгаа байхгүй. Тэгингээ тухайн орныг үзчихье гэж байгаа. Түрүүн тэгж ярьж байгаа. Нөгөө нэг удаа Монголыг үзчихэд явах тэр сэдлийг авчаад явчихад. Гэтэл бид нар одоо Ара фестивал ч юм уу за магадгүй өөр хангаад те одоо нөгөө нэг шинэ одоо нөгөө хотынхоо одоо суурийг эхлэн тавихын тулд тэнд дид үтсийг эхлээд бий болохын тулд маш том одоо стадион ч юм уу те нэг юм шоуны юм барьчих л да те тухайн тэндээ бүр зориуд одоо тэр дэлхийн том хамтлагийг одоо ураад тийм үү тэндээ ингээд тэр хамтлагийг үзэхэд дахиад нөгөө нэг Монголд очиж үзсэн хүн чинь
дахиад очих хүсэл нь төрөх байхгүй. Гэх мэтчлийн энэ майстер руу чиглэсэн тэнд одоо нэг том одоо дэлхийгээр дүүрэн одоо энэ спортын ивентүүд байна. Тийм ээ? Спортын энэ одоо ингээд ивентүүд байгаа. Тэрийг бас дэмжсэн юм маш том бодлогод хэрэгжүүлж чадах юм бол бидэрт яг энэ лүү энэ бүсийн хөгжил бол яг энэ дээр үнэхээр одоо яг бүсийн хөгжил нэрээрээ ингэж бий болж одоо цаашдаа эдийн засгийн үр өгөөжийг өгч одоо болох юмаа гэж одоо бид нар бол ингэж харж байна. Тэгэхээр Монголын аялал жуулчлал цаашаага дахиад 2 сая жуулчин хүлээн авах хэмжээнд хүрэхийн тулд бид нар жишг болохоц бүсийг бол хангаан бүсээс тий хөвсгөлийн бүсээс л бид нар нэхэх хэрэгтэй байхгүй. Нөгөө бүсүүд бол бидний дараагийн үүс байхгүй тий. Бид нар одоо ингээ бүх зүйл ер нь бол нэг тийм үг байдаг шүү дээ. Одоо энэ үгийг хэлж болдог ч юм уу тий. Монголд ирсэн хүн яг хөвсгөлийг үзэх гэж ирээд идэг юм уу? Монголыг үзэх гэж хөвсгөлд ирээд идэм гэдэг асуудал байхгүй. Бүхэл маршрут явсаар агаад хөвсгөлд очдог шиг. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар Монголын аялал жуулчлалыг эхлүүлэх гэж байгаа бол хангаан бүсээс л гарна гэсэн. Гэтэл хангаан бүс дээр байгаа зүйлүүд маань болохоор бүгдээрээ ингээ яг адилхан давтагдсан юм хэм маягтай байгаад тахлаар болохгүй байгаа байхгүй. Тэгээ би сая яг энэ дээр ингээ нөгөө бүсийн хөгжлийн юмнуудыг хараа сууж байна. Хангаан бүс гэсэн өөрийн гэсэн брэндтэй болох хэрэгтэй тий. Тэгээ бас яг Эрдэнэ 2 дараагаас бүсэлсэн хөгжил, аялал жуулчлал хоёр бол зоосны хоёр тал юмаа гэж та нэг удаа хэлж исэн. Яагаад тэгж хэлж байгаа? За үүгээр бүгдээрээ яриагаа өндөрлөе гэж бодож байна. За яагаад тэгэхээр аливаа одоо хөгжлийн бодлогыг ингээд төлөвлөхөд эхлээд философи асуудал яригддаг. Тухайн одоо ард түмний юуг зөв гэж үзэх, юуг буруу гэж үзэх юм те. Тэгээ монголчуудын өөрийн гэсэн үрмэц үндцүүл байдаг. Дэлхийд одоо хаанч байхгүй. Тэр нь өөрөө хөгжлийнх нь бодлого төлөвлөлттэй нийцтэй байвал тэр улс илүү урдан хөгждөг. Нийцгүй бол илүү удаан хөгждөг гэдэг юм. За одоо яг үүний нэг жишээ бол ингээд монголчууд бол байглаа ингэж хадгалж хамгаалдаг, дээдэлдэг ийм одоо ард түмэн. Тэгээ ингээд тэр хамгаалаад хайрлаад байгаа юмыг нухая. Тэгээ хөгжүүлье гэхээр нэг зарим хэсэг нь дургуутдаг. Ялангуяа орон нутагт байгаа иргэд бол энэ юу болж ийн гэхээр тэр нөгөө хөгжлийн философи үнд зүйл нь зөрчилдөж эхэлж байна гэсэн. Яг нөгөө талдаа энэ загварын гол зүйл бол байгалийн одоо нөхцөл нөөцийг байршлын давуу талыг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг ийм загвар. Яг энэ агуулгаараа бол аялал жуулчлал гэдэг маань бүсчсэн хөгжилтэй одоо хамгийн их уялддаг. Одоо яг нөгөө нэг зоосны хоёр тал гэдэг шиг хамгийн хурдан одоо хөгжих тэргүүлэх салбар гэж хэлж болохоор зүйл бол аялал жуулчлал. Ягаад тэгэхээр тэр байгалийн нөхцөл нөөцийг л бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг байгаа. Тэр байршил дээр байгаа соёлыг одоо бид нар ашиглаж тухайн одоо бүсд байгаа орон нутагт байгаа иргэд аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах ийм зорилготой гэсэн үг. Урилга улаан авсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэг өнөөдөр бид нар бүсэлсэн хөгжлийн бодлогын хүрээнд хангаан бүс ба аялал жуулчлал гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа.